Нэг ийм хүүхэдтэй байгаа. Би одоо airport дээр check-in хийгээд gate руу явж байна. Одоо ийм гоё нараа. Тэгээ 5:55-аас хөдлөөд ойролцоогоор 2 цагийн дараа Стамбул гонно. Одоо тэгээд Стамбул руу нисэх чинь тэгээ 2 цагийн дараа Стамбул гадна. Автобусныхаа жолоочтой ментлал лууцсан шүү. Туркийн юу гэсэн хэлтэй. За, автобусаа явъя. Энд ингээд эрэгтэй кампус нь юм байгаа мэн. Их эвгүй газар эрэгтэй чүдээ үлдээгээд явж байна. Бид нар барилга газраа ирсэн байна. Шөнийн 3:40 болж байгааг одоо. Тэгээд энэ хөрхөн бэлэг авсан. Nee, dat is zo donker. Ингээд uit. Ер нь бол яг л туссан шиг байгаад. Оо, ингэж. Вау! Ямар гоё харагдчих вэ? Манайхан тэрийг хараа. Тэр ингээд ваа. Байгаль хараад өнгөрөх юм байна уу? Танилцаараа манай roommate-үүд байна. Өглөөний цай авах гэж бид нөө. Гоноран байна. Эло байна. Чи метр хийдэ. 90. Чийтэлээ. Арай олон цаг болсон байна. Чи нэрээ санаад байна шүү дээ. Юм ярьчих юм уу тэгээд? Юм мэдгүй. Харин камер фокуслэгдсэн. За, орой хоолны цаг энэ орой хоол юу юм? Украин мах. Тэгээ чиндээ удаа тий. Эдний уснууд айгу таалагдсан юм хартай. 200 грамтай яг амны цангаа тайлбар. Би бол Монголын бис зэрэгцэн гэж бодож байна. За манай царай гардаж байна. Манай цасаа найз байна. Энэ манай хишгээ найз манай. Бид ч ингэж хөнгөн дөө. Энд айлуун байна. Биш би надад ч ярих юм байсан дөө. Бид нар одоо октоудаараа үлдээ тоглож байна. Хөнгөн кампус руугаа явчихсан байгаа. Манай охтууд барыг хоорондоо бүгдээрээ танилцаад тэгээд манай баска гэхэд зогсож байна. Шинээр нэмэлтэж ирлээ. Сонирхолтой санагдаад байх уу? Энэ авар чи хэлсэн чинь танилцуулсан юм зүгээр хоорондоо танилцсан гэж бодоод ирсэн чинь харин За би бидний 2 дугаар өдөр эхэлсэн байна. Одоо ингээм амралтынхаа байран дээр ирээд цажийн хишгээ бурмаа цэлмэг байна. Нүүц юм уу? Өнөөдөр ерөөдөө хэвчлэн чөлөөт үйл ажиллагаатай байгаа. Гадаа бороо орж ийн.
Тэр энэ 3 хоног болж байгаа. Тэгээд хүүхдүүд ер нь хоорондоо нэлийн танилцж манилцаад одоо 2 дахь хоног дээрээ нэлийн дотн болцооцсон л ах шиг байна. Тэгээд бүгдээрээ би нэгээ дагаад өчтөр өөрөө охтууд нь хамт ингээд зөвхөн охтуудаараа гадаа ингээд болцоосон асуугаад. Тэгээд үүд нь ер нь өглөө дандаа 7 8 өнгөрөө гэдэг чинь. Тэр сая микро хийжгаад Бараг 5 минут бичлэгээс нөгөөх нь бодоо. тийм тэр микро хийжгаад 5 минут ингээд өрөөгөө танилцуулаад бичлэг хийсэн чинь микроны цэгийн дуусаад унтарсан байсан байна. Тэгээд сая уг нь өрөөгөө айгуу гой танилцуулсан. Гэхдээ 2 дахь танилцуулаа шал дими учраас зүгээр ингээд харуулчихсан. Ингээ 2 ортой. Гэшкафтай. Тэгээд гадаахаа ангийнхаа чигтгээд харчихъя. ийм байсан бодож байна л та. Тэгээд би энийг бас 2 дахь ярьж байна. Гадаа танилцсан. There's nothing else to compare. The sight of you makes me weak. There are no words left to speak. And if you feel what I feel, please let me know if it's real. You're just so good to be true. Can't take my eyes off of you. За сайн байцгаана уу. Бид нар яг одоо Стамбул хотын Султан Ахмед жами дээр ирсэн байна. За энэ миний Blue Mosque дээр ирж байгаа 2 дахь тохиолдол маань. Тэгээд би өмнө нь бас их гоё үнэтэй аялаад иржсэн. Эргээд нэг хэдэн сарын дараа явсан чинь ностальжиа гэдэг шиг хамаг дурсамж сэдэрж байна. За тиймээс хардаа. Эвлэр. Юу. Стилээс үсэ. Стил маш өндөр байна. Стамбул анх удаа ирлээ. Тийш хараад амар гоё гэж байгаа. Вау. Яг юу дотор байгаа юм бэ те? Энэ дотор бол лидер амар тайван байдлыг болж харж байна. Стамбулд ирээд ийшээ орохгүй байх нь өөрөө Парист очиод Эйфелийн цанг дээр очих байхтай адилхан юм аа. Баярлалаа гоё ирлээ. За бид нар Blue Mosque-ийнхоо нутгшаа очиод гадаа гараад ирлээ. Шигийн бахан зургийг авлаа. Хэлж байгаа. За сайн байцгаана. Ийм жишээ харуулж байгаа. Ингээд анх удаага Турк улсын Стамбул хотноо Исламын Моск дээр ирсэн байна. За Моск бол миний хувьд бол ер нь бол католик болон ортодокс юм мэрэгчлэн байгаа. Анх удаага Москвор зочлоо. Ер нь бол миний хувьд харьцуулалт бол нэг амар хүлээлт бол маш доогуур дээгүүр байсан боловч доогуур санагдлаа. Гоё чим мэдэл болгоо. Жижиг нарийн деталь бол бага санагдлаа. За тиймээс миний хувьд бол 10-аас 5 үнэлгээ өглөө. За. Надаас юу гэсэ чи? Юу? Надаас донгосны тикет өсөө юу? Адис миний зураг авахгүйгүй найзгаа загнаа зургийг авчихөр явлаа. хэцүү юм аа. Хоорондоо модсон шүү. Манай хоёр. Мөн халамжтай залуу шүү. Суус нараас. Хот
хотлоо. Бискет зориулдаг. Сайхан залуус байна уу? Яа зургаас тэгээ манга гимгээс үүтэй. Хоёр зүрх гаргадаа. Ингээд Ингээд том зүрх аа ингээд гаргачихл та. Гаргачихл та. нэгээрээ ингээд зүг чаддаг гэдэг флекс юм уу? Хөлн орж иж мэдэх юм шүү те. Иржин. Австраа үлдээдэг хэлсэн. Би тэгэхэд бөөндө хоол идчихэд юмнуудаа тавих гэдгсэн чи манай боргил бид нар ийм замаар гадаж яаж баримж яахаа. одоо юмнуудаа тавьчихад дахиад гарах хаа. За сайхан батглаа. 뭐 이네게 야가 나랑 같이 샀어. 아사딘이 사무실에 지시대 내려가서 하면 돼. бас өөр vibe шүү те. Яа бид тэр нар сараад их нар те. Нар. За бид хүн амжилттай оролцоод хамгийн сүүлийн дөрөв ерөнхийдөө хөтөлбөрмөө нас аль бисаар дуусдаг. Тэгээ бид нар сая Airbnb аваад өрөөдөө орж ирчээ. Тэгээд одоо та бүхэн харж байгаачлан бид нар манай Airbnb дахнаас харагдах би бид маань тэгээд жоохон
Уг нь бол төвн гэж би бодож байна. Гэтэ жоохон юм шиг байна. Ингээд эсрэг талд тэр манай хөвгүүд маань тийм хотелд орох шиг байна. 6 хэрцхэн 6. Дараараа. Энэ баг миний влогийн нэг хөтлөгч шиг байна. За хэлж ярих юм байна уу? Юу гоё юм асуудаг штэ. Харин юу асуух вэ? Энэ аяллаа хамгийн сэтгэлд үйлдсэн зүйл нь юу бэ? Өнөөдрийн нөө завн дээр явсан. Амгайсан. Би анхудаага Унгарт бүр байгаа л та. Гэтэ яг анхудаага Туркид бас хийж үзэж байгаа нь бас нэг учиртай байх гэж бодож байна. Тэгээд тэр нь тэгэхээр гоёлаа. Тэгээд тагтаа ер нь барилга амар өргөц, маш өргөц. Маш том даунтаунууд байсан. Тэгээ бас ингээ Европын хямаагтай барилгууд байсан. Тэгээ ингээд нэг сонио он цагийн урсгалаар ингээ аялаад байгаа юм шиг амар санагтаа. Таалагдсан хөвгүүн залуу байв уу? Таалагдсан. Яг бүгд амар хөрхөн аштай амар хөрх хүмүүс байсан. Яг бүгднгийнх нь зорилго нь хоорондоо networking юм connection үүсгэх гэж ирсэн болохоор бүгд амар нэг юм хөрхөн аштай амар гоё хүмүүс байсан болохоор ер нь бол таалагдсан хүмүүс. Айгүй олон хүмүүс зөндөө байсан. Шокгийн хэлийн чанд дэх монголчуудын уулзалтаар танилцсан бүх хүмүүстэй ингээд. Яг урт. Тэр шил зүгөө бэлт юм уу? Тэгч. Шилгүүгээр хөрхөөр байдаг юм. Юу л 2 жилийн дараа 3 жилийн дараа 25 хүрэх чинь лазер хийж болно шүү дээ. 25 хүрч лазер шилжиж байна. Тэгвэл нөгөө нэг юу доктортой байдаг гэсэн санагдчих. Хөгжлөн жишээ. Тэгээд 25 танд нэг юм сонсч ирсэн маа би. Тэгвэл түрүүний шүү. Нөгөө цаа үз. Миний өдрөө даа. Би биш юм. Би амар ганцаар амар юм ярих гэдэг чинь 5 минутын дараа гараад ирсэхөө. Oh my god, на тэгэрч яргаа. Нэг ийм хүүхэдтэй байгаа. Эмитийн Пэрис гэдэг шиг бурмаа энэ. Энэжл гоё юм аа. Амар чухал юм ярих гэсэн байхгүй. Одоо яаж эргээд тэр царинда орно за. Би ер нь ийм хотыг дээрээс нь харах амар зүйлтэй. Баярлаа, баяртай.